How are you feeling tonight? I feel fucking great, yo. Тэгээд өөрийнхөө хамтлагийг төвчөнд танилцуулаад өөрийгөө ч төвчөнд танилцуулаад. Хай. За бүгдэнд нь орой минь Улаанбаатарын зүүн захаас мэдчилж байна. Одоо яг халдвартын энд ирсэн байна. За тэгээд энэ хавьд болохоор Zesto гэдэг баар байгаа. Тэгээд баарнд болохоор ерөнхийдөө шүдэнсний хайрцагдаг нэртэй за амьд хөгжмийн тоглолт болж байгаа. Тэгээд хамтлагууд нь болохоор ямар хамтлагууд вэ гэдэг өнгөт одоо эх жилийн Playtime-ийн line up чалгарсан. Тэгээд ерөнхийдөө бас Playtime дээр үзүүлэлт хамтлагууд тоглолтоо өнөөдөр буюу 1 сарын 24-нд хийж байгаа. Тэгээд би та нарт бас сонирхуулъя гэж бодлоо. Тэгээд хэмнэлт сурлын 3 дахь дугаартай 5 тав морил тэгээд дуустал нь үзээрэй. Гой хамтлагуудаас ярилцлага аваад та нар сэтгэлээ хуваалцах болно. Тэгээд хамтаагаарай. Өнөөдөр наадтай манайз за энэ хоёр хамт явж гин тэгээд тэрээр бас амьд хөгжмийг суугаас нь мэддэг. Гэхдээ өнөөдрийг бол хамтлагуудыг мэдэхгүй тэгээд түүнд тэр санагдахыг бас мэдэхгүй байна. Тэгээд сэтгэл ямар вэ? Орохоос өмнө тогтолж байна. Үнэмшилгүй л байна да. Cheers. Cheers. 자, 바로 파킹 베이 감축하면 임재래. Parking Bay 감축해. За ингэ сайн байна уу тэгээд та бүхнийгээ паркинг Pale хамтлагийн дуучин даяа тэгээд уулзуулъя. Тэгээд өөрийнхөө хамтлагийг төвчөнд танилцуулаад өөрийгөө ч төвчөнд танилцуулаад явчих вэ? Сайн байна уу? Хонгорзол гэдэг тэгээ Parking Pale хамтлагийн vocalist. Тэгээ манай хамтлаг нь 25 оны 11 сард 10 сарын үеэр байгуулагдчихсэн. Тэгээд яг нэг манай гитарчин Зориг бит хоёр ингээд нийлж хагаад эхлээ хоёулах нь яаж байгаа. Тэгээд 10 сарын үеэр бүрэн бүрэлдэхүүнээрээ болж исэн. Тэгээд танай хамтлагийн яг жанр болон тэгээд цаашдын уран бүтээлийн талаар төвчөнд танилцуулбал. Бид нэр альтернатив инди гэсэн жанраар тоглодог. Тэгээд цаашдаа одоо бид нэг 26 оны Playtime оролцохоор болсон. Тэгээд Parking Pale хамтлагаараа илүү олон хөгжмийг хийгээд тэгээд 26 оны Playtime-аар илүү амар гоё олзъя гэж бодож чинь. Тэгээд өөр нэг амар яасан байхгүй дээ. За тэгэхээр Parking Pale хамтлагийн хэдүүлэг Playtime дээр харах нь байна. Тэгээд сонсогчдод зориулж хэлэх үг байна танд. Сонсдогт баярлалаа. Улам олоолаа болохыг болно. За ярилцлага өгсөн маш их баярлалаа. Амжилт хүсье. За.
За одоо болохоор та бүхэндээ Lost in Nebula хамтлагийн vocalist уулзуулъя. Тэгээд та өөрийгөө товчхон танилцуулаад хамтлагаас товчхон танилцуулаад өгөөрэй. Сайн байцгаана уу? Намайг Худлан гэдэг. Манай хамтлаг болохоор хэзээ үүсэн байгуулагдаад одоо яг идэвхжэлтэй уран бүтээлээ бүргээ явьж байгаа юм бэ? Бид нар яг хамгийн анх 2022 онд бөөндөө танилцаад Playtime Showcase-д орох хүсэлтэй. Тим хүүхдүүд танилцаад тэгээд айгуу сайн найзлаад тэгээд ер нь тарсан байсан. Тэгээд айгуу сайн найзууд болохоор ер нь мэдрэмж нийлж байгаа газар бол ур чадвар бол хөгддөг гэдгийг ойлгосон гэх юм уу. 2025 онд бид нар яг 8 сар зэрэг найзуудаараа уулзсангаа бөөнөрөө нэрээ нэг юм орхисон юм үргэлжлүүлээгээд тэгээд саяны дуулагдсан дуунууд бол бүгд 10 сараас хойш зохиогдсон л тийм дуугаа. Одоо хамгийн сүүлийн дуу жишээ нь өчигдөр зохиогдсон гэсэн үг тийм. Ваа, маш богино хугацаанд юм байна шүү дээ. Тэгэхээр та бүхний яг нэг хүсчихсэн яг Playtime Showcase ер нь бол одоогийн байдлаар лайн апт нь байгаа шүү дээ, тий? Тэрэнд нь бас баяр хүргэе. Баярлалаа. Тэр ихтэй амар гоё исэн. Бид бүгдийн хамгийн ихний мөрөөдөл байсан болохоор 22 онд бүгд л баг Showcase-д орох уугүй юу гэжсэн бол тий 25 онд гоё оролцоод тий тэнцээд бүр амар бид бүгд амар баяртайгаа тий. За өмнөөс нь маш их баяртай байна. Тэгээд Playtime дээр харахтаа бас маш баяртай. Тэгээд дээрээс нь таны хоол маш гоё байлаа. Надад бол амар таалагдлаа. Тэгээд сонсогчтой хандаж хэлэх үг байна тий. Нөгөө амьд хөгжим сонсдог эсвэл сонсдгоо гэж нэгнийгээ жоох ингэ шүүмжлээд байдаг юм шиг санагддаг. Тэгээд хөгжим бол мэдрэмж. Тэгээд мэдрэмжэндээ итгээд хүссэн дуугаа сонсоод гоё өөрийгөө өөр төвшөнд аваачаарэ гэж хүсэж байна гэж хэлье. Маш гоё үг хэллээ. Тэгээд уран бүтээлд амжилт хүсье. За та бүхнийгээ саяхан тайзан дээр гарсан By Ghost хамтлагийн bassist, keyboard тэгээд энэ ая зохиогч мундаг залуутай дараагийн ярилцлага үргэлж чинь. Тэгээд өөрийгөө товчхон танилцуулаад хамтлагийнхаа тухай бас товчхон танилцуулаад өгөөч. Тэгвэл намайг бэлгүүн төгс гэдэг тэгээд By Ghost хамтлагийн болохоор сая 11 сар байгуулагдаад shoegaze болон электронник хөгжим хослуулж тоглож байгаа. Орсон тоглолтууд гэвэл яг нөгөө сая Playtime Showcase орсон. Тэгээд өнөөдөр л байна да. Тий. Залуу хамтлаг байгаа. Тийм тэгээд хамтлагийн жанр бол угаасаа ойлгомжтой. EDM бол амьд хөгжмийг хослуулж байгаа маш гоё уурсгалтай хамтлаг байгаа. Тэгээд түрүү та нар сонссон бах. Playtime дээр харах болсондоо маш их баяртай байгааг дахин хэлмээр байна. Баярлалаа. Сая бол яг жоохон түүхий байлаа. Гэтэ цаашдаа бэлтгэл сайн тогтмол болоо дуунууд маань тогтчвол гой доо хийнэ. Сонсогчтой зөвлөж яг юу хэлмээр байна? Яг энэ underground хөгжмийг бас сонирч байгаа залуустай яг юу зөвлөмөр байна? Ер нь бол эхэлж байгаа жанрт бити бариг метал сонсмоор байвал метал сонс, хажуугаар нь инди сонсмоор байвал сонс тэ. Би ч ихтэй өөрөө нэг мэдгүй л. Гэтэ зүгээр ер нь бол би анх орохдоо бол метал гээл метал хөөгөөл олон жил болсон. Тийм болохоор ер нь өөрийгөө битээ хайрцаглаарай. Олон төрлийн гоё хөгжим сонирхоороо нэгнийгээ дэмжээрэй. За маш гоё зүйлийг хуваалцсанд баярлалаа. Тэгээд цааш дуурал бүтээлд амжилт хүсье. Баярлалаа.
Okay, so how are you feeling tonight? I feel fucking great, yo. Really good, yeah. Really good. How about your opinion, like Mongolian and underground music? Yeah, I've seen a lot of bands, and I'm also a music photographer, so I'm actually taking photos of the underground scene in Mongolia. I'm not sure many people actually understand like the experiments, but I think the people who are trying, I think they're doing great. Even if there's like no answer what they want, they're still like trying again and again. Yeah. Great answer. Have you ever heard like Mongolian underground music before? Yeah, a little bit. Yeah, I've lived here for 6 years. Do you know all the bands or just few of them? I know a couple of them, but also my husband is playing in one of them tonight, so that's why I'm here. Can you tell about like who don't know like underground music? Just give them advice, like yeah. I think there is no one way how music should be. So because it's a personal expression, right? So it's an expression of who you are, and we don't sometimes understand each other. So that's why we don't understand the music of others. And I think we should just be open to the sound itself and think if it makes us feel a certain way. And if it does, that's great. If it's not, that's okay. That's also fine. Yeah. Thank you for interviewing. Thank you for answering my question. So, by the way, what's your name? Oh, my creative name is Alo. Yeah, Alo Space, everybody. Welcome. Yeah. Thank you. Enjoy your night. За инхэ. Сэтгэл ямар байна? Гоё би ингээд энэ чиглэлийн хүмүүс аахгүй юу? Тэгэд бол ингээд ер нь бол одоо хүмүүс чинь дийлэх гин ингээд жоох ингээд муухаар ярьж штэ ингээд иймэрхүү хөөхдүүд ийм тийм ингээд гүү энэ хөөхдүүд хамаагүй их өөрөглөө дотоод ертөнцтэй хамаагүй мондөг өөрөглөө бодолтой айгүй мондөг хүмүүс байт юм байна. Мэн тэргээл өмнө мэддэг байсан ч одоо бүр ойлгоод орлоо. Тийм. Та нар ингээд нэг та нарын сансгүй урсгал байлаа гэж зөв сонирхож үзэхгүй биш сонирхож үзэх бас бимгүй. Та нар өөрөлтөө өөрийгөө мэдхгүй байж болж штэ. Тэгэхэд бол ингээд энд бол ингээд өөрийгөө таниад амьд хөгжим бол нэрээ үнэхээр илүү байна. Миний бодлоор. За яг хөө тэ илүү дутуу гэсэн юм байхгүй ч гэсэн ерөөдөө хөгжим болно сайхан. Тэ хөгжим болно сайн. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд цаашаага ерөөдөө тоглолт маань одоо ингээд өндөрлж байна. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд play time дээр бүгдээрээ уулзцгаая намлахуудтайгаа тийм ээ. Тийм байна да. Cheers. Bye bye.